Аян нүргэлэхдөө алгуурхан сонсогдож тэнгэрт үл хорно. Магад бороо орвол чи дэргэд минь үлдэхүү. Аян нүргэлэхдөө алгуурхан сонсогдож бороо үл орсон ч чи үлдвэл холдож үл чадна. За энийг сонсоод намайг бараг ямар аниме ярих гэж байгааг гадарлсан байлгүй дээ. Бороо, кофе, шоколад, хайр дурлал гээд зураглал нь үнэхээр төгс цогцсон аниме. Одоо ярих гэж би аниме дээр 15 настай гуталчин болох хүсэлтэй Такоо Акизуки болон Шинжукугийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байнга сууж байдаг нууцлаг 27 настай Юкари Юкино нарын тухай өгүүлэх юм. Такоо бол өсвөр насны хичээнгүй сурагч бөгөөд тэрээр ирээдүйд гуталчин буюу гутлын загвар зохион бүтээгч болох мөрөөдөлтэй. Нэгэн өдөр хичээлдээ явах гэтэл гадаа бороо орж байдیں۔ Такоо бороо орхол юм бол хичээлээ таслаад Шинжукугийн цэцэрлэгт хүрээлэнд очоод гутлынхаа загваруудыг зурж хаад байдаг зуршилтай. Тэр өдөр яг л явдаг замаараа цэцэрлэгт хүрээлэнгийн сарвч дээр ирээд суух гэтэл өглөө эрт нэгэн эмэгтэй шар ариг уугаад сууж байдаг. Энэ эмэгтэй бол 27 настай Юкари. Энэ хоёр маань Шинжукугийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнд энэ л өдөр анх удаа бие биенээ харж байгаа нь. Такоо Юкиногоос өмнө харж байсан эсхийг асуухад магадгүй гэсэн хариулт өгчхөөд энэ өдрийн яриа өндөрлөнө. Манай Такоо ахтайгаа хамт амьдардаг бөгөөд ээж нь аавыг нь нас барсны дараа баг зэрэг архины хамааралтай болчихсон гэхүүтэй. Ингээд тэр өдрийн дараа бороо ороогүй учраас хичээл дээрээ Такоо жоохон эморлын байдалтай. Маргааш нь дахиад л бороо, дахиад л хичээл таслалт, дахиад л Шинжукугийн үндэсний цэцэрлэгт хүрээлэн. Энэ өдрүүд үргэлжилсээр Такоо бороо орсон өдөрт үнэхээр дуртай. Учир нь тэр хичээлдээ явахгүй өөрийнхөө дуртай газараа очиж суугаад мөрөөдлөө биелүүлэх гээд гутлын загвараа зурж суудаг учраас. Одоо харин бас нэгэн шалтгаан гарч ирсэн нь Юкинотой уулзаж юуны ч талаар хамаагүй ярих нь түүнийг догтлуулж чадсан байх. Такоо өдөр болгон өглөөний цай буюу бенто бэлтээд авч ирдэг. Тэгээд хамтдаа ярилцаж бороотой өдрүүд үргэлжилсээр 7 сар болдог. Гэхдээ тэр хоёр маань ярилцахдаа Юкино өөрийнхөө талаар огт ярьдаггүй. Такоо л өөрийнхөө талаар илүү ихээр ярьсаар байдаг. Өдөр хоногуд өнгөрч тэр хоёр илүү дотноолсоор бороотой дахин нэг өдөр Такоо Юкинод эмэгтэй гутал хийх хүсэлтэй байгаагаа хэлж, гутал хийх эхний хүнээр Юкиног сонгож, Юкиноч зөвшөөрч түүнийг хүлийн арзмарыг авдаг. Энэ хэсэг нэг тийм хөөрхөн, тэгээ хөнгөн, маш гоё сцен санагдсан. За тэгээд борооны улирал дуусч бороо огт орохгүй айган бөхчм зуны халуун өдрүүд ирсэн байдаг. Бороо орохгүй байгаа ч гэсэн Такоо дотроо битүүхэн бороо орохыг хүлээсээр. Гэтэл тэр хоёр маань Такоогийн сургууль дээр тааралдаад Такоо гайхаад гэтэл яасан гэхээр Юкино тэдний сургуулийн багш байсан. Такоотой анх таарлахдаа л түүнийг одоо өөрийнх нь сургуулийн сурагч гэдгийг мэдчихсэн ч юу ч хэлээгүй. Тэгэд яагаад ажилдаа явахгүй байсан гэхээр дээд ангийн хөвгүүн нь Юкино багшид дурлаад түүнийг нь мэдсэн залуугийн найз охин атаархаж уур нь хүрсэндээ сургуулаар нэг Юкино багшийг дээд ангийнхаа хүүхдтэй уулздаг те явуулдаг мэдчихэн тийм муухай яриануудыг яриад өөрөө зохиогоод ярьчихсан сургуулаар бүр дэгдчихсэн. Тэгээд энийг нь болохоор сургуулийнх нь аав ээж нар нь мэдээд ер нь бол маш их сэтгэлээр унаж сэтгэл зүгээр гинтсэн байдаг. Үүнийг мэдсэн Такоо тэр дээд ангийнхан дээр нь очиод Юкино багшигаа өмөрч байгаад зохиулчдаг. Үүний дараа тэр хоёр маань байнга уулздаг, цэцэрлэгт хүрээлэндээ уулзч ярилцдаг. Одоо хин хинбэ гэдгийг мэдсэн юу ч нуух шаардлага байхгүй. Энэ үеэр Такоо Юкинод хамгийн анх таарлцсан өдөр Юкиногийн хэлсэн маш гоё зүрлэлийн учрыг олчихсан хэлтий. Тэрийг нь гайд хэлхээс өмнө уншсан байгаа. Ягав магад бороо орвол чи дэргэд минь үлдэхүү гэд те. Манай хоёр юм ярьж байхад гинтл бүр хасгарл бороо орж Юкино багшиндаа очвоо. Тэднийд очоод бороотой өдрийн кофе ууж ярилцаж энэ үед Такоо Юкинод хайртай гэдгийг илэрхийлсэн ч гэсэн Юкино түүнийг нь ээлдгээр татгалзаж чи намайг чи гэж дуудахгүйгээр багш гэж дуудах хэрэгтэй гэж хэлдэг. 15 настай хүүд угаасаа амьдрал нь асуудалтай байхад анх удаа хайртай болсон эмэгтэйдээ сэтгэлээ илчлэхэд хүлээж авахгүй байгаа нь хангалттай хэцүү байсан болохоор шууд тэднийхээс гараа авчдیں۔ Энэ үед хараа Юкино багш гэртээ үлдээд уйлжсэн гинэт л ер нь энэ мэдрэмжээ нуухгүй гэж шийдсэн болтой шууд л гуталгүй хүл нүцгэн гараад Такоогийн араас гүйгээд Такоо хараа хасгартлаа уйлцсан. Би таныг үзий ядж байна. Бүр үнэхээр их үзий ядж байна. Анхнаасаа надад багш гэдгийг хэлээгүй. Надад ер нь та ингээд
бүх зүйлээ нуудаг байсан. Өөрийнхөө талаар юу ч хэлээгүй жиж одоо яага надад ингэж хандж байгаа юм бэ гэд тэр хоёр тэрэлдээд уйлалтаад Юкино ч гэсэн өөрийнхөө одоо сэтгэл зүй үнэхээр ингээд маш хэцүү байсан те. Энэ сэтгэл зүг минь чи эмчилж өгсөн гэд бүх талаасаа би биентэйгээ ойлголцоод ярилцдаг. Ингээд энэ явдлаас хойш хэсэг хугацааны дараа Тако яг л амьдралын төлөө хичээж амьдарсаар харин Юкино дахин өөр нэгэн сургуульд багшилж цаас орсон тэр өдөр Тако Шинжукугийн цэцэрлэгт хүрээлэнд ганцаараа ирээд өмнөх дурсамжуудаа санаж байгаагаар аниме маань дуусдаг. За тэгэхээр Юкино Тако хоёр хэдий бие биедээ талсан хэдий ч Чисондоо хүсэл мөрөөдөлтөө хүмүүс учраас мөрөөдлийнхөө төлөө явцгааж харин цаашид хэрвээ тэд учрах ёстой бол дахин учрах байх таа гэж бодогдсон. Тэгээ хин хинийхээ сэтгэл зүг ялангуяа Тако Юкиногийн сэтгэл зүг эмчилж өгсөн юм шиг бид нэг л удаа амьдрах болохоор хайртай бол хайртай, дуртай бол дуртай, таалагдж байгаа бол таалагдж байгаагаа гэд өөр төрсөн мэдрэмжүүдээ нуухгүй илэрхийлэх хэрэгтэй гэж боддог миний хувьд. Тэгээ нэг л удаа залуунаас олдно хайрлаж, дурлаж, магадгүй хаяа хиншүү өнөртөл хаягдаж, сэтгэлээр навсунаад эргээд сэргэх мэдрэмж үгээр хэлхийн аргагүй бах. Дараагийн гайдаараа иргэн уулзцай. Сувгаа subscribe хийгээ битгий мартаарай. Зүрх